За ер нь нэг жилийнхээ босгон дээр засгийн газар маань яагаад ийм том сорилтонд орчвоо? Ерөнхий сайдын итгэл үзүүлэх огцрох асуудлын түвшинд хүрчвэ гэдэг. Энэ өөрөө нэг хүүхдийн цүнхний төдий асуудал уу? Яг уг шалтгаан арай том шалтгаан байх уу гэдэгт бид нар бас хариулт хэлэх ёстой байх. Нэг цүнхний төдий асуудал мөн үү биш үү? Миний бодлоор яг өнгөрсөн жилийн 6 сард бид нар Монгол орон даяар сонгуулийн ухаан хадаагаад тал нутгаар давхиж ирсэн. Гэхдээ бид нар иргэн бизнесүүдэд илүү том орон зай боломж олгоно гэдгийг 3 нам гуруулаа хэлж ирсэн. Тэгээ сонгуулийн дараа хамтарсан засгийн газрын өнгөрсөн хугацаанд мэдээж бүх зүйлийг буруу гэхгүй. Гэхдээ явж ирсэн чиглэл ард иргэд эдийн засагтаа оролцож хэрэггүй. Дарга нар хөгжүүлнэ, засгийн газар хөгжүүлнэ. Та нар зүгээр байжээ гэд л явсан. Энэний үр дүнд ядуурл буураагүй. Энэний үр дүнд юмны өмнө өссөн. Иргэдийн бодит орлого худалдаа авах чадвар амьдралд оройтсон. Энэ шалтгаан л өнөөдөр яг нэг жилийн босгон дээр илэрч гарч ирж байна гэж би хувьдаа тийм дүгнэлт бодлогын алдаа байсан гэж. Ягаад гэвэл иргэн нь оролцдоггүй, бизнесүүд нь оролцдоггүй эдийн засаг, нийгмийн эдийн засгийн тогтолцоог зөв гэж л зурсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь нэр нь өнгөрсөн хугацаанд арчилсан намын 8 сайд орж ажилласан. Үнэхээр бас арчилсан намынхаа 8 сайдыг асар хүнд нөхцөлд ажилласан гэдгийг энэ заавал бас хэлэх ёстой. Засагт ороод ажиллачихсан, дэврүү сайхан сэтгэлээр баахан том ажил хариуцаад авчихсан. Арт талд нь намын нөхдүүд нь, бүлгийн тодорхой хэсэг нь, гишүүд нь, ард түмний тодорхой хэсэг нь ялагдчихад та нар юу хийж явж байгаа юм бэ? Та нар ялагдчихсан шүү дээ гэдэг байр суурин дээр шүүмжилдэг. Гэтэл манай хэд чадхаасаа аваад чадахгүй хүртэл бүх тэр галтаа бүхий л асуудлуудыг манай 8 сайд үнэхээр бас барьж ажилласныг бас Монгол даяараас арчлалын сайд нар бас ажлын төлөө явчихтаа гэдгийг бас бүгдээрээ бас харсан. Өнгөрсөн хугацаанд арчилсан намын бүлгийн зүгээс бас тодорхой бас шүүмжилтад асуудлуудад бас байр сууринуудаас хандаж исэн ч гэсэн засгаас орж ирсэн, улсын хурлаар орж ирсэн гол томоохон бодлогын бүх шийдвэрүүдийг 100% дэмжсэн байдаг. Мега төслүүд, тэр дотор хил холболт, Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станцын санхүүжилт, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гээд одоо үндэсний баялагын сангийн үзэл санаа энэ бүгдийг дэмжсэн. Энэ том бодлогоудаас яг үүндээ нэгийг ч унгаасан зүйл байхгүй. Энэ том бодлогын асуудлуудаас нэгийг ч унгаасан зүйл өнгөрсөн хугацаанд байхгүй. Бүгдийг нь бүлэгдээр санал хураагаад дэмжиж оролцож исэн. Том асуудлуудаар бол мэдээж өөр байр суурьуд бусад зарим хуйлууд дээр янз бүрийн зүйлүүд л байдаг. Тэгэхээр энийг бас заавал бас тэмдэглэж хэлэх хэрэгтэй байна. Тэгээд энд бидний хувьд нэг ийм маргаантай ч юм шиг нэг ийм хуулийн онлын маргаан ч юм шиг нэг юм зүйл яригдаад байгааг цаашдаа бас бид нэр ярилцах шаардлагатай юм болов уу гэж боддог. Үндсэн хуулинд яг үнэндээ эвслийн засгийн газар гэж байгаа болохоос биш хамтарсан аль нэг нь олон болчихсон үед хамтарсан засгийн газар байна гэсэн үг өгүүлбэр бас байдаг. Бид нар энийг стандарт тус засгийн газар гэдээ өөрснөө тайлбарлаад явдаг. Тэгээ цаашдаа энэ хууль эрх зүйн тодорхой бас нэг хууль эрх зүйгээс гадна энэ агуулгын нэг асуудал дээр бид нэр тодорхой шийдэл гаргаж энэ өөрөө бас тодорхой ингээд байр суурьуудыг илэрхийлэхэд ингээд төвхтөө болгодог тал өнгөрсөн хугацаанд бас ингээд ажиглагдаж ирсэн. Тэгээд эцэст нь хэлэхэд яг одоо өнөөдөр тэгээд арчилсан намын бүлгээс гаргаж байгаа шийдвэрийг ингээд өцгөхөд нэг тоглоом тоотон дээр гэдэг нэг үг байдаг. Тэрэнд л нийцсэн юм шийдвэр л гарч ийн. Урьж оруулчихад гэрээ хийгээд гэрээгээ дүнлэгөө өрчилж хөөж гаргачаад араас нь нөгөө гэрээний уг нь бол нэг энгийн харилцааны гэрээ хийсэн бол тэрийг дүгнээд тоо тавиад шаардлага хангаагүй бол гэрээгээ цуцалдаг өстой баг. Гэтэл одоо яг арчилсан намын бүлгээс энэ бүхнийг үндэслээд ер нь тоглоом тоотон дээр гэдэг шийдвэр гаргасныг хэлээ. Над бол тодорхой тийм асуулт галгаа.